ижилхэн шийдүүдийн нийлбэрийг олгоно. За эхлээд тодорхойлогдох мож бодчих юм бол логарифмын арын тоо тэгээс эрс их байх ёстой. За энэ дээрээс 3 2x-ээс бага. За инхээр 1.5-аас x нь бага. X нь тэгээс их 1.5-аас бага боёо. Тэгээс x нь 1.5-аас бага байх ёстой гэсэн. За одоо энэ тэгштэглийг бодохын тулд ижилхэн суурьтай нэмжих логарифмын арын тоонуудыг үрждэг. Логарифм 2 суурьтай 3-аас асах нь 2x-ийг үрждэг нь x тэнцүү тэг гэдэг чинь логарифм 2 суурьтай 1 гэсэн. За хоёр талын ижилхэн суурьтай олцсон суурьуудын орхиод гişмжлэл үржүүлчих юм бол 3x-ээс асах нь 2x-ийн квадрат тэнцүү 1. За тэгштэглээ бүгдийн нэг талд нь ялгачих бол 2x-ийн квадратаас асах нь 3x нэмэх нь 1 тэнцүү тэг гэсэн тэгштэглэл. За энэ тэгштгэлийн шийдүүдийн нийлбэрийг олгох учраас шууд видеон дээр юмар x1 x2-ийн нийлбэр нь тэнцүү 3-ыг хуваах нь 2 болж хуурна гэсэн. Ингээ энэ тэнцүү за 3-2 гэдгээрээ байж ийн a хэвлэлт байна.